8 дугаар ангийнхын зориулсан чанарын үнэлгээний материалын тайлбарыг хүргье. За 1-р тест болохоор атомыг бүрдүүлэх чиглэл хэсгүүдийг сонгоно гэж. За тэгэхээр атом гэдэг зүйл чинь за 2 хэсгээс бүрдэнэ. За атом гэдэг жижиг хэсэг маань 1-дүгээрт нь цөм, 2-дугаарт нь электрон гэсэн ийм 2 хэсгээс тогтдог. Цөм нь бол дотроо протон ба нейтрон гэсэн ийм 2 хэсгээс бол тогтдгоо. Нейтрон. За тэгэхээр протон бол тэгэхээр атомыг бүрдүүлэгч 3 ил хэсгийг дуртай гэвэл электрон, протон, нейтрон. Тэгэхээр электрон, нейтрон, протон энэ зөв байна. Яагаад биш вэ гэхээр цөм болон электрон цөмчин дотроо протон, нейтроноос тогтчоор. Тэгэхдээ энэ дээр электрон байхгүй байна. Тийм учраас бол биш байна. За дараа нь протон биш цөм ба электрон гэсэн болвол энэ дээр бол зөв хариултаар авах байж. Гэтэл протон гэсэн учраас биш. Протон, нейтрон гэдэг бол цөмийг бүрдүүлж байгаа 2 хэсэгтэй. За тэгэхээр эндээс бол C хариулт нь зөв байжээ. За өглөх үснэгтийн 1-р бүлгийн дагуу дээрээс доошлоход металлуудын устай оролт орох эрчмийг тодорхойлно гэж. За үүнийг хийхин тулд бид бүхэн яах ёстой вэ гэхээр 1-р бүлгийн дагуу доошлоход металлуудын устай оролт орох уруулын эрчмийг харуулсан ийм туршилт байна. Some lithium metal, very туршилтыг бол бүгдээр хамтдаа үздэг. За шүлтийн металлууд нь яадаг вэ гэхээр бүгдээрээ бол утгаар зүсэгддэг маш зөөлөн металл юм. За тэгээд мөнгөлөг саарл өнгөтэй. За шүлтийн металлууд нь бүгдээрээ утгаар зүсэгддэг зөөлөн ийм металл юм аа. За тэгээд өнгө нь бол мөнгөлөг саарл өнгөтэй байдаг байх нэ. За дараагийн металлыг бол харж байна. Бүгдээрээ мөн шүлтийн металлыг аваад ингээд зүсгэд утгаар зүсэгддэг ийм зөөлөн металл байна. За тэгээд энийг бол керосинд бол хадгалдаг. Шүлтийн металлууд нь яагаад керосинд хадгалдаг вэ гэхээр химийн уруулын идэх маш сайтай учраас энийг бол керосинд хадгалдаг. Аарын хүчил төрөгчдөө эсэлдэх хуралд ордог учраас энэ шүлтийн металлуудыг бол ерөөсөө керосинд бол хадгалдаг байгаа шүү. За ингээд шүлтийн металлуудын бол устай уралд орох уруулын эрчмийг hydrogen gas харъя. За эхлээд and lithium hydroxide. So you're going to see a pink color develop here. за энэ фенол эцлэн And then you're going to see some smoke come off, and that's either lithium metal or that's lithium hydroxide coming off of there. Maybe a little bit of liquid water. натрийн гидроксид. But it's not as reactive as, say, sodium. So I'm going to put sodium into the next one. Ягаан үзүүлэн шүү дээ. За ингээд натрий бол өстой ийм байгаа. And the sodium is actually probably going to ignite. So you'll see some orange flame perhaps, or some sparks, or some shrapnel. And then the last one, I'm going to go ahead and put my 2 pieces of potassium in that I've cut in half. So this is less potassium than the other 2 in terms of amount. You'll find that the reactivity is a little bit greater. Now that potassium there was quite reactive there, but the sodium sometimes will allow hydrogen gas to build up. In this case, it's not igniting. But we can try adding another piece here. And we can hope that that's going to go ahead and actually send off some shrapnel and some flame. All 3 produce hydrogen gas. All 3 produce hydroxides. There's your alkali metals. Next, we're going to go ahead and do the
мөн острогчийн хий ялгарчин мөн бол юу ялгарсан бэ гэхээр натрийн болон кали литийн гидроксид үүсэж байна гэдгийг бол саяны одоо туршилтаас бид нар харлаа. Тэгэхээр уйлах хүснэгтийн нэлгийн 1-р бүлгийн дагуу дээрээс доошлоход өөрөөр хэлбэл литий, натрий, кали, рубидий, цезий, франций. За бүлгийн дагуу доошлоход устай урвалд орох эрчим бол нэмэгддэг. Эрчим нэмэгдэнэ. Устай урвалд орох урвалын эрчим бол нэмэгддэг. За тэгэхээр эндээс болол эрчим нь бол ихснэ буюу бие хариултанцад байжээ. Хоёрын бол бие хариултана. За тэгээд дараа нь яагаад ягаан өнгөцүүлээд байсан бэ гэхээр эдгээр одоо металл гээд авчий. За эдгээр нь устай оролд ороод металлын гидроксид. За энэ 8 дугаар анги дээр бол үгээр бичих хэрэгтэй л доо. За ингээд усан дуустдаг суур буюу энд бол шүлтийг бол үүсгэсэн байна. За усан дуустдаг суур нь яадаг вэ гэхээр шүлтлэг орчинтой буюу суурлаг орчинтой байдаг. За ингээд суурлаг орчинд бол фенолэтилен бол ягаан өнгө эхлээд нөгөө фенолэтилен тусаацсан байгаа байхгүй. Фенолэтилен ямар өнгө үзүүлдэг вэ гэхээр ягаан өнгө үзүүлж байгаа нь энэ литийн гидроксид, натрийн гидроксид, калийн гидроксид үүссэн гэсэн үг ээ. За бага хэмжээтэй бодисыг тасалж авах, халаах, холох зорилгоор хэрэглэдэг багцыг сонгоно гэвэл энэ бол 3-ын бол D хариулт. За биш вэ 3-ын E хариултан зөв. Яагаад вэ гэхээр энэ бүр одоо сургачган дээр бол аюул сайхан байж идэг. За бүгдээрээ сургачг руу оръё. За энэ одоо явц учраас ийшээ ороод за энэ бүр 10 дугаар хуудсан дээр байгаа хаа. За үзье бүгдээрээ 7 дугаар хуудсан дээр ч үлээ. За ингээд энэ хавцаа бол байх хэвээр. За тэгэхээр эндээс бол эхлээд хуруу шилийг бүгдээрээ харъя. За хуруу шил гэж байна уу? За хуруу шил нь болохоор яадаг вэ гэхээр хуруу шил баригч нь болчлоо. Эхний за хуруу шил нь болохоор бага хэмжээтэй бодисыг тасалж авах, дээрээс нь хойлох, халаах зорилгоор хэрэглэгддэг энэ багчийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр хуруу шил байх нэ. За гэтэл саяны тестэн дээр бол юу өгсөн байгаа вэ гэхээр ийм юм өгсөн байна. Энэ бол ерөөсөө зөв хариулт нь бол A-ийн зөв байна тий. B яагаад биш вэ гэхээр за B-ийн тайлбарыг бүгдээрээ харъя. B нь ямар юу байсан бэлээ? За шутан кол байсан байна. За шутан колбыг бүгдээрээ харъя. За шутан кол бол ямар үүрэгтэй байна вэ гэхээр энэ байна. Бодисыг хойлох, шүүгцийг цоглуулах зорилготой байна. За шутан кол бол бодисыг хойлох, дээрээс нь шүүгцийг цоглуулах одоо ийм үүрэгтэй юм байна. За дараа нь юуг авч утсан бэ гэхээр одоо эндээс бол шилэн аяга нь тий. За шилэн аягыг ямар зорилгоор хэрэгэлдэг вэ гэдэг нь сая энэ өмнөх хуудсан дээр бол байсан шүү дээ. Энэ үе чинь өөрөөр хэлбэл бодисыг хойлох, халаах. За тэгэхээр E хариулт нь бол баталгаатай зөв байжээ. За дараагийн тест рүү оръё. Металлын эрэг цэнэгтэй ион хүчлийн үлдэгдлийн сөрөг цэнэгтэй ионоос тогтсон одоо нийлмэл бодисыг бол бид нар давс гинэ. Ингээд 4-ийн E хариултан зөв байж. Давсны уламжилт нэрийг шинжлэх ухааны нэртэй зөв харгалзуулна уу гэвэл жамц давс бол натрийн хлоридиум, сод бол натрийн карбонат. Нэрийн бета хариулт энэ байна. Сод бол натрийн карбонат гэхээр 2-ын ивэтэй хариулт. Гипс гэхээр кальцийн сульфат гэхээр 3-ын этэйгээд 5-ын бол B хариултан зөв байжээ. За химийн урвал явагдсанаар дулаан ялгарч байгаа урвалыг нэрлэх гэвэл дулаан ялгаруулах урвалыг бид нар экзотерм урвал гэж нэрлэдэг. Дулаан ялгаруулах урвалыг бол бид нар
дулаан ялгаруулах урвалыг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр экзотерм урвал гэж нэрлэдэг бол дулаан шингээх урвалыг бол бид нар эндотерм урвал гэж нэрлэдэг. Дулаан шингээх урвалыг бид нар эндотерм урвал гэж нэрлэнэ. За тэгэхээр химийн урвал явуулснаар дулаан ялгарч байгаа урвалыг бол бид нар экзотермийн урвал буюу 6-гийн D хариулт нь зөв байжээ. За ингээд 7 дугаар тест рүүгээ оръё. За явагдах боломжтой урвалыг сонгоно гэж байна. За үүнийг одоо хийхийн тулд бид нарт хоёр зүйл хэрэг болно. Нэгдүгээрт нь металлын идэвхийн игнэ гэдэг одоо ийм зүйл бол хэрэг болно. Хоёрдугаарт нь металл бишийн идэвхийн игнэ гэсэн ийм одоо хоёр зүйл бол хэрэг болно. За металл бишийнхэн цөөхөн байдаг учраас ботор, холоор, бром, йод, астат. За ийшлэх тусмаа урвалын идэх буурна. Урвалын идэх буурна. За тэгэхээр одоо энэ металл бишүүдээ харна. Дандаа металл бишүүд өгсөн байгаа учраас энэ хоёр хаар. За эхлээд холоор бром хоёр хаар. За борон бол энд байна, холоор энд байна. Энэ бол идэх ихтэй, идэх сайтай гэсэн үг. Тэр артлынх нь бол идэх муутай гэсэн үг. Энэ идэх багтай гэсэн үг. За тэгэхээр эндээс бол холоор бром хоёрын холоор нь идэвхтэй, бром нь идэвхгүй дангаараа байвал урвал явагдахгүй. За йод бром хоёр харна. Одоо энэ хоёр дээр металл биш байгаа учраас. За тэгэхээр йод бол идэх, йод нь энэ байна. Бром нь энэ байна. Тэгэхээр бром нь энэ хоёрын энэ нь идэх бага шүү дээ, тий. За идэх бага. Идэвхгүй нь ямраараа байсан бэ гэхээр дангаараа байгаа учраас мөн ялгаа авахгүй энэ урвал явагдахгүй. За дараа нь төмөр зэсийн шин чанарыг харуулсан байна. За энэ дээр бол металлын идэвхийн игнэ гэдэг одоо сургагчийн хаана үйдэг вэ гэхээр металлуудын халуун урвал 71 дугаар хуудсан дээр байна. За бүгдээрээ 71 дугаар хуудсан дээр бол очие. За ингээд 71 дугаар хуудсан дээр бол бид нар металлуудын төмөр зэсгээд бүр энд аягүй сайхан ингээд өгсөн байна шүү дээ. Тэгэхээр одоо бид нар энэ дээр бол байна. За энийг бол хуулж аваачаад за ерөнхийдөө энэ идэвхийг бол харьцуулсан зургууд бол айгүйх хэрэглэгдэж байгаа учраас бид бүхэн бол энийг бол зайлшгүй мэдчих бол шаардлага бол үүсэж байна. За тэгсэн чинь зис бол энд байна. Зис энд байна. Төмөр бол энэ байна. За энд бол хамгийн идэвхтэй металлууд нь байна. Өмнө идэвхий игнэнд өмнөр бол идэвхтэй металлууд нь байдаг бол хойгоор бол идэвхгүй металлууд нь байдаг. За тэгэхээр ийшлэх тусмаа идэвх яадаг вэ гэхээр буурна. Идэвх буурна. Тэгэхээр идэвх энэ хоёрын аль нь идэвхтэй вэ гэхээр зис төмөр хоёр харна. Одоо металлуудаа харах нь шүү дээ. Сая бол металл биш хоёр шиг металл биштэй урвалд орж байгаа учраас металл биш идэвхий игнийг харна. Одоо металлтай урвалд орж байгаа учраас хоёр металлаа харна. Зис бол идэвхгүй байна. Идэвхгүй дангаараа байхаар энэ урвал бол явагддаггүй. За зисийн сульфат болон төмөр хоёроо харсан чинь төмөр нь бол идэвхтэй ямраараа байна вэ гэхээр дангаараа байгаа учраас энэ бол төмрийн сульфат болон зис үүсгэж энэ урвал яах вэ гэвэл явагдана. Энэ урвал бол явагдана. Ингээд энэ C хариулт. Гэхдээ энэ ямар урвалын төрөлд хамаарах вэ гэвэл халах урвалын төрөлд хамаарч байна. Бүр ийм хоршилцсан билүү? Энэ бүр гүйц юм биш үү? Тийм баха. 6 дахь нь. За 7 дахь нь яасан бэ гэхээр кальциум карбонатыг бол давсны хүчилтэй урвалд оруулсан. За тэгэхээр кальциум карбонат за урвалын өгөн тэгштэглээ бол бид нар зайлшгүй
За давсны хүчил гэж байгаа. Давсны хүчил гэдэг өөрөөр устрагчийн давсны хүчил гэдэг нь хоёр жижиг хэсгээс тогтно. Устрагчийн хлорид гэдэг ийм хоёр жижигээс тогтно. За эндээс бол юу үүсдэг вэ гэхээр кальцийн хлорид үүснэ. За өөр юу үүсдэг вэ гэхээр кальцийн хлорид. За устрагчийн карбонат гэдэг юм бол ерөөсөө үүсч байгаа нөхцөлд заавал бачилгүй учраас нүүрс хүчлийн хий ба усыг үүсгэж бичих ёстой. Өөрөөр хэлбэл энэ устрагчийн карбонат гэдэг юм одоо байц үүсч байгаа нөхцөлд заавал нүүрс хүчлийн хий ба ус гэж бичих ёстой шүү. За тэгэхээр энэ дээр бол хий ялгарч байгаа учраас энийг бол хийн тариураар ингээд энд урлын альмаг нөгөө энэ хоёр энэ колбонд байгаа байхгүй энийг ийшээ хийгээд өгсөн урлын альмаг гэдэг нь энэ хонно штэ. Урлын дүнд хийн бөмбөлөг ялгарлаа. Энэ хийн тариур ингээд хугацааг нь хэмжээд ингээд яах вэ гэвэл тариураас ялгарч байгаа хийн эцэлгүүний хэмжнэ гэсэн үг. Ингээд 7-гийн бол B хариулт нь зөв байжээ. За 8 дугаар тест рүү бүгдээрээ оръё. Химийн урвалын хурдыг хэсгээд урвалын эцэд өөрийн бүтц найрлах шин чанараа хадгалан үлддэг бодисыг катализатор гинэ гэд бичнэ. За металл хүчилтэй урвалд ороод давс устрагч үүсгдэг. За жишээлбэл металл идэвхтэй металл болох калийг авъя. За нэмэх нь хүчил гэхээр устрагчийн хлорид буюу давсны хүчил авъя. За энэ урвалын дүнд юу үүсдэг вэ гэхээр калиен хлорид дээр нэмэх нь юу үүсдэг вэ гэхээр устрагчийн хий бол үүсдэг. За тэгэхээр энэ бол А дээр нэмэх нь BC буюу энэ бол AC дээр нэмэх нь B гээд энд бол халах урвал явагдаж байна гэж үзнэ. За тэгэхээр энэний C хариулт нь зөв байжээ. Металлын идэвхий игнийг үндэслэн хөхрийн хүчилтэй урвалд орж устрагч ялгаруулдаг металлыг сонгоно гэж. За үүнийг хийхийн тулд устрагчоос өмнө байрлаж байгаа эдгээр металлууд бол устрагчоос идэвхтэй металл юм аа. Харин энэ устрагчоос хойно байрлаж байгаа эдгээр металлууд нь идэвхгүй металлууд юм аа. За тэгвэл идэвхтэй металлууд нь хүчилтэй урвалд орно. Харин идэвхгүй металлууд нь хүчилтэй урвалд орохгүй байх нэ. За ингээд энэ тестний аль нь зөв хариулт нь нэсэн бэ гэхээр устрагч ялгаруулдаг гэхээр энэ бол цайр байсан байна. Цайрыг жишээлбэл энэ нэрийг томьёогоор бичихгүй шүү дээ. Цайр дээр нэмэх нь хөхрийн хүчил. Цайр. Цинкум дээр нэмэх нь цайр дээр нэмэх нь хөхрийн хүчил гэдэг нь хоёр жижиг хэсгээс тогтоод байгаа байлаа. Ямар хоёр жижиг хэсгээс яануудаас тогтож байна вэ гэхээр устрагчийн сульфат гэдэг ийм хоёр хэсгээс тогтно. За тэгвэл эндээс бол мөн ялгаа авахгүй нөгөө халах урвал байна те. За нэг дан бодис нэг нийлмэл бодисоос нийлмэл бодис дан бодис үүсэж байгаа. Энэ урвалыг бол бид нар халах урвал гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ бол C хариулт зөв байж. За агаар бохирдуулж байгаа тоосон цэрийг PM гэсэн нэгжээр хэмждэг. Энэ тоосон цэрийн юуг илэрхийлж байна вэ? PM гэдэг нь ер нь бол тоосон цэрийн PM гэдэг нь бол ер нь бол тоосон цэрийг бол диаметрээр нь бол хоёр хэсэгт хувааж байна. За нэгдүгээрт нь том ширхэгтэй PM10, хоёрдугаарт нь нарийн ширхэгтэй буюу PM 2.5 гэж ингэж хоёр хэсэгт бол хуваан авч үздэг гэж байна. За ингээд бүгдээрээ ингээд харсан чинь энэ PM гэдэг нь ямар утгатай үг вэ? Ер нь бол ямар сөрөг нөлөөтэй байна вэ гэдэг нь бол эндээс харагдана. За тэгэхээр бид нар бол PM тэр нөгөө тоосон цэрийн хэмжээ бол том байх тусмаа одоо сөрөг нөлөөтэй байх уу? Эсвэл жижиг байх тусмаа сөрөг нөлөөтэй байх уу гэдгийг бол бид нар эндээс бол харах боломжтой. За
За тэгэхээр том байх тусмаа энэ дээр бол харуулж байна. За бүгдээрээ за тэгэхээр одоо энэ дээр бол энэ дээр том нь бол PM10 юм биш. Том ширхэгтэй, нарийн ширхэгтэй нь бол PM2.5 гэдэг ингээд хоёр хэсэгт бол байгаад үзчихэж байна. За тэгэхээр саяны дээр PM гэсэн нэгжээр илэрхийлдэг. Энэ нь юуг илэрхийлсэн хэмжүүрээ гэхээр диаметрийг илэрхийлж байна гэдэг. За дараагийнх нь хүнсний нэмэлт бодисуудыг ямар үсгээр тэмдэглэсээр гэсэн дугаараар тэмдэглэдэг вэ гэхээр E210-аас одоо хийдэж байдэн тий. За атомын бүтцийн бүтээгдэхүүнийг ажиллаад ямар элемент болохыг сонгоно гэж. За нэгдүгээр давхран дээр бол 2 электрон, 2 дээр нь 2, 3, 4, 5 гэхээр 5 дээр 2-ыг нэмээд 7 электронтой юу гэдэг вэ гэхээр азот гэдэг. Дис дугаар 7 электронтой байна гэдэг бол дис дугаар нь 7 байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол азот байна гэсэн. 7 дугаар бүлгийн элементүүдийн хайлах буслах цэгийн утга өгдөжээ. Бүлгийн дагуу зүг төвтлийг ажиглан боромын хайлах цэгийг тодорхойлно гэж. За энэ дээр тийг за жишээлбэл хайлах цэг дээр бол энэ дээр хайлах цэг дээр энэ дээр градус гэсэн нэгжтэй тий. За тэгэхээр энэ дээр бол бутарих бол за энэ тоонш бол утгын хувьд бол зүгээр ингээд энд байгаа шүү гэдгийг л илэрхийлэх гэж бичиж байгаа болохоос ш. За дараа нь холоорих бол хасах 110. За энэ тгийг энд тавих боллоо. Ой. За дараа нь энд хэд байх вэ гэж асууад байгаа байхгүй холоор нь. За одоо тэгвэл энэ бром нь энд хэд байх вэ гэж асууад байна шүү дээ. За одоо буцлах цэгийг явж үзье. За буцлах цэг бол муу ялгаа байхгүй. Градус гэсэн нэгжтэй. За бүгдээрээ харъя. За бутаар бол хасах 188 градуст буцалт юм байна. За дараа нь холоор бол хасах 34 градуст буцалт юм байна. За бром бол 59 энд тийг байлаа гэж бодоход за энэ тоо утгыг зүгээр энэ хавцаа байгаа шүү гэдгийг ингээд нүдэм одоо баримжаагаар ингээд яаж байгаа учраас энэ тоо утгыг яг ингээд зурх юм бол энэ чинь өөр болно шүү дээ тийм ээ. За гэхдээ ерөнхийдөө бол энэ дээр бол бром юм байт юм байна. Тэгэхээр бүлгийн дагуу доошлох тусам бол хайлах буслах температур бол өсдөг юм байна. Тэгэхээр энэ өснө гэдэг бол энд тгээс одоо арай нэг жоохон их байж болно. Эсвэл тэгтэй ойролцоо эндээс ихтэй гэхээр бас 223 гэхээр бүр иш явчих. Тэгэхээр энэ биш гэсэн үг. Яагаад гэвэл бүлгийн дагуу доошлох тусам өсдөг юм байл шүү дээ. Засах 158 гэхээр энэ хоёрын завсар болчихж байгаа. Тэгэхээр биш байна. Хасах 7 гэдэг нь арай тохиромжтой байна. За хасах 110 гэхээр бүр хитрхи их болчиход байна тий. Тэгэхээр боромч эрдийн нөхцөл шингэн байдаг учраас 14-ийн бол C хариулт нь зөв байсан байна. 14-ийн юу B гэдэг нь хэд вэ? C хариулт нь зөв байжээ. За дараагийн тест 15 хийсэн. За энэ уруулаас юу үүсэх вэ гэхээр давсны хүчил гэдэг бол ус төрөгч болон хлорид гэсэн юм ионуудаас тогтдог гэсэн шүү дээ. Ус төрөгч ба хлорид гэсэн. Тэгэхээр эндээс натрийн хлорид ус төрөгчийн карбонат гэдэг нь сая бичсэн шүү дээ. Ус төрөгчийн карбонат үүсэж байгаа нөхцөлд нүүрс хүчлийн хий ба усыг бичих хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол A хариулт нь байна гэсэн. За дараагийн асуулт зөв аргалзуулна уу? За тэгэхээр бодис хатуу төлөвөөс шингэн шилжихийн тулд бид нар хатуу бойрцгны тасыг дандаа халааж шингэн болгодог те. Өөрөөр хэлбэл дулааныг шингээдэг буюу эндотерм байдаг. Шингэн одоо тас ч юм уу усыг бид нар хий болгохын тулд мөн халааж өгдөг. Өөрөөр хэлбэл эндотерм байдаг. Өөрөөр хэлбэл хатуугаас шингэнээс хийн төлөв шилжих процесс нь эндотерм буюу дулаан яадаг вэ гэхээр шингээх бол процесс бол байдаг бол эсвэргээрээ хийгээс шингэн шилжих нь буцаагаад авсан дулаанаа ялгаруулдаг буюу экзотерм байдаг. Шингэнээс хатуу руу шилжих нь мөн экзотерм байдаг. Өөрөөр хэлбэл бодис
шингэнээс хийгээс шингэнээс хатуу руу шилжих процесс нь экзотерм буюу дулаан ялгаруулах процесс бол байдаг. За ингэхээр дулаан ялгаруулах процесс. За экзотерм процесс буюу тэгэхээр бид нар бол яах ёстой вэ гэхээр юу гэсэн үг л дээ. Хатуугаас шингэнд шилжихийг бид нар бол хайлах гэж нэрлэдэг те. За шингэнээс хий рүү шилжихийг уурших гэж бол нэрлэдэг. За хийгээс шингэн шилжихийг конденсацлагдах буюу шингэрэх гин. Шингэнээс хатуу руу шилжихийг хөлдөх буюу зарцах гэж нэрлэдэг те. За тэгэхээр экзотерм процесс бол хайлах уурших байна уу? За экзотерм процесс нь хайлах ус буслах гэдэг нь уурших шүү дээ. Тэгэхээр нэгийн бэтэй, нэгийн ивэтэй. За нэгийн бэтэй, нэгийн ивэтэй энэ байна. Энэ байна. За хоёр дахь нь эндотерм процесс гэдэг нь дулааныг шингээхтэй. За энэ бол хайлах болон уурших байх хэрэгтэй. Би сая эсрэгээр нь хэлсэн үү? Нэгийн бэтэй, ивэтэй. Эсрэгээр нь хэлчлээ уучлаарай. Баларлаа эсрэгээр нь өөр юм бодож байгаа. Тэгэхээр хариулчихжээ. За бүгдээрээ саяных руу харъя. За тэгэхээр за экзотерм гэхээр энэ боцохоор л энэ шүү дээ. Биш явах процесс байхгүй. Конденсац болон хөлдөх хоёр орох хэрэгтэй. Нэгийн гэтэй конденсац ус хөлдөх. Нэгийн ээтэй хоёрын нэгийн гэтэй. Дараа нь эндотерм гэдэг нь хайлах уурших. Хоёрын бэтэй ивэт. Тэгэхээр 17-гийн B хариулт нь зөв байжээ. 17-гийн B зааж гараа. Тэгэхээр хараад хэвдэ. Сая энэ дээр за нэгээ тийштэй. Нэгийн Г. Зөв байна. За хоёрын Б. Хоёр гэдэг нь эндотерм. Б гэдэг нь мус хайлна дулаан шингээ шүү дээ. За дараа нь хоёрын ивэт дэтэй. Зөв байна. Ингээ би хариулт нь зөв байжээ. За 3 хуруу шилэнд адил эзэлгүүнтэй давсны хүчлийн уусмал хэмжээ авч тэнцүү мастай том дунд зэрэг нунтгалсан. За том гэхээр ийм том дунд зэрэг. Тэгэхээр за 2 ватт. Нунтгалсан гэхээр 10 ватт энэ жижиг хэсгүүд. За ингээд ийм шохон чулууг тус хэмжсэн. Аль тохиолдолд хурдан явагдах вэ гэвэл мэдээж нунтаг байх тусмаа гадаргуугийн талбай их байна. Нунтаг байх тусмаа гадаргуугийн талбай их байна. Тэгэхээр яах вэ гэвэл урвалын хурд их байна гэсэн үг байна. Тэгэхээр нунтгалсан шохоо чулуудаа нөхцөлд урвал хурдан явагдана гэд ингээд 18-ын бол C хариулт нь яач вэ? За 18-ын бол юу болоод байна? Дискард болгоё шүү. За 18-ын бол хурдан явагдах вэ гэсэн шүү дээ. Бүх шохон чулуу ижил явагдахгүй. Хамгийн нунтгалсан нь хамгийн хурдан явагдана. Заяа. Дараа нь дунд зэрэг нь явагдана. Дараа нь 3. Тэгэхээр хамгийн их хурдан явагдах нь энэ бүх шохон чулуу ижилхэн байхгүй шүү дээ. Ялгаатай энэ чинь жижиг хэсгүүдийн хэмжээ тэр давсны хүчлийн жижиг хэсгүүдэд очиж мөргөлтийн боломж нь бол нунтгалсан дээр хамгийн их байх байхгүй. За мөнгөний нитратын өнгө уусмал дээр цайр мөнгөний энэ 8 дугаар ангийн түвшинд бол урвалыг үгээр бичих ёстой. За энэ дээр цайр ялцыг төрсөн. За ингээд юу үссэн бэ гэхээр цайрын нитрат үсээд тэгээд мөнгө ялгарсан.
За энэ бол AB дээр нэмэх нь C тэнцүү. CB дээр нэмэх нь А гээд ингээд энэ бол халах хурлын сонгодог жишээ байна. Ингээд 19 бол D хариулт нь зөв байжээ. За 20-ны бүгдээрээ харъя. Тамхинд никотин гэдэг хортой бодис агуулгаддаг. 50-аас 60 мг никотин үхэлд хүргэх аюултай. Нэг ширхэг тамхи татахад 1.5 мг никотиноор амьсгалдаг байхгүй юу? 10 ширхэг тамхи татахад хүн хичнээн миллиграмм никотиноор хордох вэ гэж байгаа юм. За тэгэхээр үүнийг олохдоо 90-д бол 1.5-ыг 10-аар үржүүлэхээр 15 мг никотиноор амьсгална гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол би 50-аас 60 мг никотин үхэлд хүргэдэг гэж байна шүү дээ. Энэ үхэлд хүргэнэ. Тэгэхээр 10 ширхэг тамхи нэг өрөөнд татахад үнэн аим шиг юм болох гэдэг байгаа байхгүй юу? За тийм учраас тамхины хэрэглээг аль болох бид бүхэн бол байхгүй болгох тийшээгээл хандах хэрэгцээ бол үүсэж байна. Ингээд 20-ын бол B хариулт нь зөв байжээ. Өөрөөр хэлбэл бараг хэдэн тамхи татаад за байжээ. Тэгвэл 60 мг 15 туваач л та. Тэгэхээр 40 ширхэг тамхи татад нэг өрөөнд татах юм бол бараг аюул болох нэ. За гэсэн элементийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлоо гэж. За үүнийг тодорхойлохын тулд бид бүхэнд юу гэсэн бэ гэдгийг харъя. За хөнгөн цагаан бол энэ дээр 13, 27 гэж байна те. За тэгэхээр энэ бол тухайн элементийн бол протоны тоо буюу дистугаар нэмдэг байхгүй юу? Атомын хувьд бол дистугаар протонтой. Протон нь 13. За тэгээд мөн электроны тоотой бол тэнцүү байдаг шүү дээ. Цахилгаан сармаг атомын хувьд бол за протон нь 13. За дээрээс нь бол электрон нь бол мөн ялгаа байхгүй. Бас 13. Нейтроны тоог олохдоо бид бүхэн энэ дээр нь бол харьцангуй атомаас нь бичигддэг байхгүй. Тэгэхээр атомаасаас протоныг ясна гэхээр 27-аас 13-ыг ясаад 14 нейтрон байна гэсэн үг. Ингээд 13 протон 63, электрон 63, нейтрон ингээд B хариулт нь зөв байжээ. За шингэний эзлэгүүнийг зөв хэмжих техникийг илэрхийлсэн. Яг шингэний түвшинтэй бол яг ижлэхэн байх ёстой, ингэж хэмжих ёстой. Хит дээрээс харж болохгүй, хит доороос харж болохгүй. Дээрээс яг тэгш гадаргуус доороос 3 янзаар хэмжиж болохгүй. Яг шингэний түвшин нүдний түвшинтэй яг адилхан байхаар хэмжих ёстой байна. За дараах давсны нэр болон гарган авах аргыг сонгоно. За сульфатын давсыг бол яаж авах вэ гэвэл үхрийн хүчилтэй байдаг учраас нэгийн бета хариулт бол зөв байна. Бета хариулт энэ хоёрын нэг л. Хлоридын давсыг авахын тулд давсны хүчилтэй хариулт. Мөнгийг давсны хүчлээр үйлчлэх боломжгүй чинь мөнгө чи идэхгүй учраас уруулан явагдахгүй. За тэгэхээр цайр бол идэвхтэй учраас явагдана. Тэгэхээр давсны хүчил бол хлоридын давс гэдэг учраас гейтэй хариулт. Тэгэхээр хоёрын гейтэй хариулт энэ. За энэ угаасаа биш байсан ялаа. За нитратын давсыг бол яаж гаргаж авдаг вэ гэхээр азотын хүчил бол нитратын давс агуулдаг учраас 3-ын D-тэй хариулт ингээд 23 гэжээ. За магний давсны хүчил магний хлорид устрагч гэсэн урлагийн дүнд ялгарсан устрагчийн эзлэгүүн ба хугацааны самарсан график байгуулжээ. Урвал явагдаж дууссан хугацаа болон ялгарсан хийн эзлэгүүнийг тогтооно. Хийн эзлэгүүний хэсэг нь. За урвал явагдаж дууссан хугацаа гэхээр хийн эзлэгүүн тогтмол болсон. Ялгарсан хийн эзлэгүүн 30 дээр тогтсон байна те. За тэгэхээр 12 секундэд бол урвал явагдаж дууссан. За тэгээд хичнээн 30 мл устрагчийн хий угаасаа бүгд л 30 юм байна л да. Тэгээд хэд дууссан бэ гэхээр 12-т яг тогтмол болсон байгаа. Энэ 10-т болохоор жоох ихсээд энэ дээр 30 дээр тогтмоллоод ингээд өөрчлөгдөв. Тэгэхээр 12-30 буюу A хариулт нь байжээ. За цайр натрий цайр зис төмөр гэсэн 4 металлыг адил эзлэгүүнтэй давсны хүчилтэй уралд оруулж
А, Б, В бодисуудыг гаргаа авсан. А бол хамгийн идэвхтэй нь ихийн ялгарсан. Их хий ялгарна гэдэг бол хамгийн идэвхтэй нь гэсэн үг. Идэвхтэй. Энд бол хий ялгараагүй. Идэвхгүй гэсэн. Тэгэхээр А бол юу байсан бэ гэхээр ИВ бол хамгийн идэвхтэй нэсэн байна шүү дээ. Идэвхтэй нь юу байх вэ гэвэл натрий. ИВ натрий. Дараа нь Б байна. Цайр байна. А бол төмөр байна. Г бол идэвхгүй зис. Идэвхгүй урал хий ялгарахгүй байхгүй цайр. Тэгэхээр зис бол энэ байна. Энд бол натрий байна. Энд бол цайр байна. Энд бол төмөр байна. Ингээд С хариулт нь бол зөв байжээ. За ингээд анхаарлын дууссан явдал та бүхэнд маш их баярлалаа.